Сайн байна уу? Энэхүү подкаст дугаарыг маань сонсч хүлээж авч байгаа танд өглөө өдөр орой мэндийг хүргэе. За энэхүү дугаарт маань болохоор хотын чимээ хэмээх хамтарсан үзэсгэлэнгийн уран бүтээлчид бол ярилцсан байгаа. За хотын чимээ хамтарсан энэхүү уран бүтээлийн үзэсгэлэн маань дотроо олон төрлийн уран бүтээлийн дэглэлт, уран бүтээлчдийн харах үнцэг мэдрэмж багтсан гэдгээрээ туйлын онцлогтой. Бэ Contemporary Art Gallery-д 8 сарын 7-оос 8 сарын 30 хүртэл дэлгэгдэж байгаа ийм хамтарсан үзэсгэлэн байгаа. За яг миний подкастны хувьд гэх юм бол яг энэ нөгөө галерейн үзэсгэлэн уран бүтээлчтэй ярилцсан анхны дугаар болж байна. За хотын чимээ үзэсгэлэн бол үсэг таамиг уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлчдийн бүтээлүүдээр нэгдэж байгаа ийм үзэсгэлэн байгаа. Тус үзэсгэлэнд бол үүсгэн байгуулагч, уран бүтээлч Тогтун, гэрэл зурагч Мөнхцэг, гэрэл зурагч Халин, уран бүтээлч Орхон, костюм дизайнер Мөнх Төгөлдөр, аниматор Тэргэл, уран бүтээлч Цэлмүүнаар дэлгэж байна. Нэмээд хоёр зочин уран бүтээлчд байгаа маань Герман улсаас хүрэлцэн ирсэн зочин уран бүтээлч Катя Бринкман, дуучин, ая зохиогч Даваа Далайнаар өөрсдийн уран бүтээлээ шигтгэж энэхүү хотын чимээ үзэсгэлэн бүрдэж байгаамаа. Тэгээ яг таны сонсгож байгаа дугаарт бол хоёр зочин уран бүтээлч хараахан уулзаж ярилцаж яриа авч амжаагүй. Тийм учраас яг үндсэн 7 уран бүтээлчтэй ярилцсан. Миний хувьд хэм бол яг энэ залуу уран бүтээлтэй яг нэгдээд гой хамтрал үүсгээд хотын чимээ буюу энэ хотын өнгө төрх мэдрэмж, за зарим нэг талаараа нийгмийн асуудал гэх юм тэр бүх зүйлсийг яг уран бүтээл өнцгөөс харж мэдэрч хуваалцаж байгаа нь бол их таалагдсан. Очоод ярилцаад явсны дараа бол надад яг тэр өдрийг дахин шинээр эхлүүлж байгаа юм шиг тийм нэлээх тийм гоё мэдрэмж өгсөн тийм өдөр болж өнгөрсөн. Тэгэхээр энэ хүү үзэсгэлэн заавал зорж үзээрэй гэж хэлмээр байна. Ингээд олон зүйл нь туршлахгүй. Өсөх та уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчдтэйгээ танилццгаая. Дэмэнд Сэтгэл ажил хэрэг явж байна да. За ерөнхийдөө бол бүтээлүүд бүгд галерей дээр зөөгөөд ирсэн. Тогтоох ер нь өрөх ажлуудаа хийх гээл. Тогтоогоод гэрлүүдээ янзлаад өнөөдөр ер нь бол нэлээд орой болтол байж таарах юм шиг мэдээд. Тогтун би таасан үзэсгэлэнгээ өнгөрсөн жил гарсан тий. Тэгээ өнгөрсөн жилийн 9-р сард шилэн чихэр дээр гаргасан. Red гэр дээр ангийнхаа бас нэг зураач номерд бид хоёр joint exhibition хамтарсан үзэсгэлэн гаргасан. Яг урлаг сонирхдаг уран бүтээлч донд бол ер нь яг энэ үзэсгэлэн үзсэн бол аягүй сайн таньж байгаа. За тэгээд энэ үзэсгэлэн аягүй сонирхолтой 7 уран бүтээлч 7 залуу уран бүтээлчд нийлж үзэсгэлэн гаргах гэдэг байгаа тий. Тэгээд өсөх тоо гэдэг нэртэй байгаа. Тэгээд яагаад заавал долуулаа бэлгэдлийн чанартай 7 тоо юу гэхгүй. Яагаад долуулаа вэ? Тэгээд яаж нийлсэн бэ? Одоогор би тэгэд яг үзэсгэлэн дээр 9 л болсон байгаа. Хоёр зочин артисттай байгаа. Тэгээ өсөх тоо маань нийтдээ 8 артисттай болсон. Сүүлд далаа гээд дуучин залуу. Даа далаа. Дуучин залуу нэмэгдэж орж ирсэн байгаа. Тэгээ анх бол би яг нэг шилэн чихрийн үеэр баахан хөөрэл үзэсгэлэнгээ хийхгүй. Тэгээд яг нөгөө артистуудаас ингэж сонирхож ирж байгаа яг миний үеийн артистууд байхаар нэг тийм ер нь дахиад нэг юм баг бүрдүүлээд яагаад креатив хүмүүсийг зүгээр нэг ингээд нийлүүлээд ярилцмаар санагдсан зүгээр танилцаад ч юм уу. Яг юм 10 залуу артист ингээд нэг ширээ тойроо сууж исэн бол ямар бол гэдэг бодол орж ирсэн. Тэгэл тэргэл үзэсгэлэн үзэж орж ирээл, мунаа үзэсгэлэн үзэж орж ирээл, тэгэл мөнгөнөө тий. Тэгээд орж ирсэн хүмүүсээсээ уруу татаал, өөр бас таньдаг мэддэг байсан артистуудаас уруу татаал. Тэгээ анх чинь 5 л болж байгаа. 11 сард бид нэр халуун, тэргэл, мунаа, би, мөнгөнөө гэж тавлаа. Тэгээ бид тав нийлээд хоорондоо амар танилцал суусан. Тэгсэн чинь бүгд нэг амьдралынхаа яг нэг юм адилхан мөчлөг дээр яваадсан байхгүй. Тэгээд нэлээд сайн танилцаж аваад бид хэдэж ер нь хамт нийлж гоё юм хийл да гэд. Тэгээ юу хийх вэ гэж байгаад ер нь бол үзэсгэлэн гаргая. Гэт айгүй шийдсэн юм а. Ямар ч бүтээл байхгүй, галерей байхгүй зөө. Тэгээ хаана гарах вэ гэжсэн бол
Ёстой гадаа гаргасан ч яа тийм нөгөө нөхөн гарц марцанд үзэсгэлэн гаргасан ч яа ингээл галерей бидрийг төдийлэн ингээд тоож ингэж авна гэж юусоо төсөөлөг байсан. Тэгээд тэгээ үзэсгэлэнгийн төсөл бичсэн чинь тэргээ бас бичиж мэдэхгүй зү. Google-тэй. Google-ээс харж байгаа ямар юм хэрэгтэй болдсон бол гэж харж байгаа. PPT-эн дээр өөрөө PowerPoint дээр өрөөд. Тэгээд би contemporary руу хамгийн түрүүнд явуулдаг байхгүй. Гэсэн чинь би contemporary бидрэлөө нэлээд удаж байгаа хариу өгсөн юм аа. Бид нар яг за тэнцэнгүүдээ гэж бодож явчихсан чинь. Та хэдий ингээд авлаа. Зэт. Тэдэнд гаргаж тэдэн сард гарах уу. Би тэд бүр итгэхгүй. Галерей авчиж байгаа бах та гэж амар бүгд ингэ сандраал амар том галерей одоо яана гэж. Тэгэл явж байгаа л бид чи юмаа ихнээс нэг илэхлүүлэл хийгээд эхэлж байгаа шүү дээ. Тэгээ явж байгаа цэлмүү орхон хоёрыг би энэ тэнд явж байгаа таарлаад байгаа. Цаанаас таарал. Годомжаар явахаар тааралтай нэг үзэсгэлэн үзгээр л тааралтай. Тэгжсэн чинь залуу уран бүтээлчтэй нэгдэл шинэ гişүүд авсан чинь энэ хоёр дахиад байж байсан байхгүй. Тэгэхээр нь бүр сайн танилцал багтаа шууд авцсан. Тэнгүүд бас нөгөө мэдгүй хүмүүст байх юм бол уран бүтээлийн чиглэл гэх юм бол тий янз бүр гадах шиг байна тий. Тийм чиглэл бол өстой янз бүр. Би ч одоо жишээ нь зураач байлаа гэхэд халиун чинь зохиолчор төгсөн антропологоор одоо сурж байгаа бас хальсаар зураг дарддаг гэж юм уу тий. Мөнгөнөө бол одоо зураг видео хийдэг хальс боловсруулдаг. Мэргэжлийн хүн амунаа болохоор хус тайзны дизайнер тий. Тэгэл орхон ч өөрөө аниматор тэгснээ одоо дахиад орчин үеийн урлагаар солонгос сураад ирсэн байхгүй. Тэгээд сэлмөө өөрөө илүү нэг абстракт сонирхдаг. Би одоо зүгээр уран зураг traditional хийдэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаараа. Тэгээд далаач нь өөрөө бас дууч. Тэгээд хөгжим бичдэг. Voice дорсон. Алдартай уран бүтээлч. Зочин уран бүтээлчтэй үед онцлог байгаа юу? Катя Бринкман гэдэг Германаас оролцож байгаа. Одоо бас Монголд ирсэн байгаа. Тэгээд Катя агшаал миний зөвөр бодлоор надаас ч илүү Монголыг мэддэг гэж магадгүй. Яг Монголд ингээд ирээд байгаад 10 жил болж байгаа. Герман хүмүүртлэн монголоор чөлөөтэй ярьдаг. Ер нь бол Монголд ирэхээр ингээ хөдөө ингээл яваал. Хөдөөний янз бүрийн малчтын соёлтэй янз бүрийн одоо хөөмичтийн тийм дэлхийн хөөмичтийн фестивал Монголд болдгийг би Катя агшаас мэдэж авч байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс нь Азийн олон орнуудаас ингэж хөөмичэд ирдэг гэдгийг би одоо монгол хүн мөртлөө өөрөө мэдгүй шүү дээ. Тэгэхэд л одоо Катя агшаас мэдж байгаа жишээ нь тий. Тэгэл тэр хүн чинь Монголд ирэл Монголд айгүй хайртай. Тэгээ монгол хэлийг одоо чинь 70-д настай. Тэгээд өөрөө хичээнгүйлж ингэж монгол хэлийг ийм цэвэрхэн сурж гэж явж байгаа гэдэг надад бол бүр ингэж амар айгүй тийм гоё санагдаад идэв. За ингээд олон төрлийн одоо төрөл бүрийн уран бүтээлээ хийдэг залуу уран бүтээлчд ямар нэгэн байдлаар тэг амьдралын хөгжлөлтөнд таарсан байна, таарлтад ирсэн байна, нэг учрал тохиолдол нийлээд нэг гоё үзсэн авах гэдэг шүү дээ. Тэнгүүд уран бүтээлчдийн нөгөө үзэсгэлэнгийн нэрсүүд бол янз бүр байгаа, янз бүр байдаг харагддаг байхгүй. Ямар нэг утга санаа ч юм уу. Тэнгүүд яг Echoes of City ер нь бол яг Улаанбаатар дээрээ тулгуурлаж хотынхаа амьдрал дээр тулгуурлаж нэр нь гаргасан болов гэж би хувьдаа одоо анзаарсан гэх юм уу. Тэгээд нэрнийхээ талаар яг үзэсгэлэнгийн нэрний хин нэрийг өгсөн бай. Хотын чимээ бол яг анх бидэд нөгөө үзэсгэлэн гаргахыг шийдэж байгаа шүү дээ. За тэгэл концепт гэж нэг юм тогтох хэрэгтэй байдаг үзэсгэлэн гаргахад бол нэг утга учиртай гаргалгаатай байх хэрэгтэй. Тэгээ бидэд ямар сэдвийг одоо сонгож юм хийх вэ гэж ярилцж байгаа. Бөөндөө ингээ ерөнхийдөө хийж байгаа бүтээлүүдээ ингээд харсан баггүй. Артист болгоны яг одоо сүүлийн үед ажиллаж байгаа ажлууд. Тэгэхэд бол яг л хотын асуудал руу илүү дандаа ингэж ярьж байгаа л ингэж ер нь чиглэж орж ирсэн. Тэгээд нэрийг нь яах вэ гэж бодоод айгүй супер юм бодож байгаа. Зүгээр л ингээ хотын чимээ орчуулвал Echoes of the City гэж үгээд шийдсэн. Nice. Түмэд ирж үзэж байгаа ер нь бас энэ подкаст
үзэсгэлэн тэгэл нээлсний дараа бас сонсогдож бас хүмүүс сонсож магадгүй. Тэнгүүд бас харьцангуй урт хугацаанд гарах юм л ч тийм. 8 сарын 7-наас 30-ны хүртэл. Тийм бид хийж байгаа. Галерейг бол одоо бүтэн түрээсэлж болдог, хагас түрээсэлж болдог, эсвэл бүр цөөхөн хоногорч авч болдог. Бид ер нь ингээд олуулаа нийлээд бас хийж байгаа юм чи нийгмөр бүтэн авъягээд 7 сар биш 8 сарын 7-оос 30 хүртэл манай үзэсгэлэн гарахаар болсон. Одоо бүтэн нэг юуг нь авсан гэсэн үг. Үзэсгэлэнгийн хуваар нь. Nice. Тэгвэл үзэсгэлэн үзэж байгаа хүмүүс тийм мэдрүүлэхийг зорьсон тийм зориг утга санаа гэж байгаа юу эсвэл мэдрүүлэхийг зорьсон гэж юу? Мэдрүүлэхийг зорьсон мэдрэмж эсвэл одоо ойлгуулахыг хичээж байгаа одоо нэг юм ойлголцч гэх юм уу тийм зориг бол байгаа юм ард нь. Яг энэ бол одоо миний хувьд гэсэн үг шүү дээ. Одоо манай багийн хүмүүсийн хувьд бол бас бүтээл болгон дээрээ тодорхой хэмжээнд хүмүүст өөр юм. Яг миний бүтээлийн хувьд гэх юм бол ер нь хүмүүс тэгээд орчны бохирдлыг сонгож авсан байна. Тэгээд ерөнхийдөө бол бид нэг асуудалд нэлээд дэвжирсэн юм болов. Тэгээд уран бүтээлч хүн гэдэг одоо хүмүүсийн ингээд avoid хийж байгаа одоо үл тоомсролж байгаа эсвэл тоохоос айж байгаа тэр зүйлийг ямар нэгэн байдлаар эвтэхнэр зүгээр ингэж боловсруулж хүмүүст үзүүлдэг байх нь ямар чухал гэж боддог байхгүй. Тэгээ магадгүй тоохоо болцсон байсан асуудалтай энийг үзсэн 100 хүнээс нэг нь одоо тоодог боллоо гэхэд одоо би чинь утааны талаар бас бүтээл хийж штэ. Тэгэхэд үтсэн 100 хүний нэг нь өвөл тогтмол маск өмсдөг болоход тэр бол айгүй том өөрчлөлт гэж би бол бодож байгаа байхгүй. Ер нь л дэвжих биш те. Тэр асуудал дээр сэрэмт одоо aware те. Илүү сонирхдаг бол сонирхдаг. Хамтарч үргэлжлэн гарах санааг анх тогтун гаргасан. Ер нь бол яг шилэн чирээс эхэлсэн гэж ойлгосон зүг. Тий. Ер нь л шилэн чирэг хийж байгаа нэг байсан мэдрэмж нь болохоор би тэр үед бас ингээд яг зэрэг амар ургамалт чи одоо харж байгаа л ингээд нэг юм тариал яваад байгаа. Тийм. Старыг нүцгэр. Тий. Үзэхээр л нэг мод гарч ирээд байгаас. Ер нь нэг мод тариад нэг юм өөрөө тэр чинь ямарч ургамлын мэдлэггүй болохоор ер нь бол мэдрэмжээрээ тариа авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр анзаарсан юм болохоор моднууд ингээд ойрхон тариул хооронд нь ойрхон тэрсэн мод ургадаг зав. За. Ганцаараа мод ерөөс ургадаг. Хүчээд байдаг. Тэгээ ингээд хүн ч гэсэн яг адилхан байхгүй. Яг өсөж дивчих дээр бол олуулаа байвал илүү хурдан өсөж дивчин. Одоо жишээ нь ботход бол би contemporary галерей руу яг би ганцаараа явбал бас бүтээлээ ингээд явбал бас авахгүй юу гэдэг бас сонирхтой. Тэгэнгүүт олон залуу артистууд ингээд төрөл бүрийн артистууд нийлээд бүтэн одоо бараг жил болох гэж байгаа шүү дээ бид чинь. Өнгөрсөн өглөөс л эхэлсэн гэхээр өнгөрсөн намраас эхэлсэн гэхээр одоо бараг жил болох гэж байгаа юм. Тэгээ ингээд хамт юм хийж байгаа нь хийх нь надад амар чухал байсан. Залуу уран бүтээлч. Тэгээд бидний хамгийн наазахын хийж чадах юм бол угаасаа артистууд учраас үзэсгэлэн гаргах. Эсвэл тийм экспериментал юм гудамжинд хийм гэж би ярьжсэн. Тэгээд үзэсгэлэнгийн ямар ч байсан PPT-гээ явуулсан. Тэнцэл тэгээ шууд яг мөхтөйягч бидрэлөө залгаал та тэнцлээ. Та ирээд нэг яриач. Гэхэд бол бид шууд логин хийгээл за шууд үзэсгэлэнтэй байгаа. Элхсэн. Бүр яг үзэсгэлэн гаргах бүр тоочны бүр юм логин л тэгэл яг л бидрэлөө утсаар залгахад л тогтсон гэсэн үг. Тэгээд сая нөгөө хэлж байгаа шүү дээ. Мод тарихад ганцаараа биш олуулаа ойролцоо моднууд нэлээд гоё ургатай тий. Гэдэг шиг яг одоо ганцаараа уран бүтээл хийх өмнө бол нэлээд жил угаасаа ганцаараа уран бүтээл хийж тогтсон тий. Тэгээд ганцаараа ер нь урлан дээрээ ч юм уу уран бүтээл хийх болон яг ингээ гоё нэгдэлтэй болчлаа өсөх тооны хийсний дараа одоо уран бүтээл хийх үйл явц чинь юугаар өөр исэн бэ? Ер нь бол айгүй их юм сурч авсан. Яг ингээд ганцаараа хийдэг байсан. Яг ганцаараа хийхэр чи айгүй амар шүү дээ. Ганцаараа суугаад юмаа ингээл хийгээл би яг юу хийхгүйгээ мэдж байгаа.
юун дээр фейлдгүй гэж бас мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд олуулаа болчонгоот эн чин одоо юу гэдэг ганцаараа би одоо энэ төслийг ингээд авч яваад ингээд хийсэн бол одоогийнх шиг юм гоё болохгүй. Яагаад тэгэхээр бидний өмнө нь айгүй олон асуудлууд гарч ирж байгаа шүү дээ. Мэдгүй юм чи айгүй олон гарч ирж байгаа. Тэрийг ингээд нэг толгой бодох, 8 толгой бодох хоёр бүр шал өөр байгаа. Тэгэнгүүт миний чадахгүй юмыг зарим нь тэргэлж чадна. Тэргэлж бит хоёрын чадахгүй юмыг орхон чадна ч гэдэг юм уу те. Жишээ нь одоо постэр хийлээ гэхэд л би тэргэлээс гоё постэр хийнэ гэж би бол бодохгүй байна. Тэгээд постэр хийх байна. Тийм. Тэгэл одоо нэр өгөхөж гэсэн яг муна шиг би тэгэж амар сэрэг ингэж олон талаас нь бодох уу те. Тэгээ ингээ олуулаа учраас яг чаддаг юмн дээрээ бусдуудыгаа ингээд ерөөхдөө бол туслаад чирээд яваад исэн. Бичлэг хийх, зураг дарах дээр хүртэл бид би уцаараа дарсан, мэрэгжлийн зурагчин дарсан хоёр шал өөр шүү дээ. Тэгээ ингээ олуулаа байхаар ер нь асуудлыг айгүй хурдан давж исэн. Айгүй богино хугацаанд. Тэгээ мэрэгжлийн төвшөнд хийж исэн. Тэр нь бүр яавч ганцаараа байснаас бол миний хувьд маш илүү байсан. Тэгэхээр тэгтээ яг мэдээж жоохон хэцүү юм гэвэл олуулаа байхад дунд нь бас үйл ойлголцол гарна. Санаа нэгдэхгүй юм гарна. Гэтэ тэр болгоныг хамгийн сонин нь манай багийнхаа би ингээд айгүй төлөвшсөн хүмүүс байна гэж хараад байгаа. Ямар ч асуудал үүссэн. Найзаа би ингэх гээд шүү. Би нэг жоохон юм болчлоо. Ч юм уу тэнгүү тэдрийг ингээд бусад багийн хүмүүс маань илүү сайн ойлгодог. За тэгээд байгаа юм байна да гэд. Тэгвэл хэдүүлээ яаж туслах уу? Хэдүүлээ яаж одоо нэг хүний асуудал чинь нэг хүний асуудал биш багийн асуудал болчихж байгаа. Яаж туслах уу? Яаж энийг ингээд зохицуулах уу те? Яг тийм тас биш. Аль болох айгүй зөөлөн хүмүүс таарсан байна. Чараад байгаа яг. Ерөнхийдөө л ойролцоо vibe нийлж байгаа тийм эмпатик сайтай нөхдүүдийн хамтарсан үзэсгэлэн болно шүү дээ. Тэгэнгүүт яг тийм багтч одоо нэг хоёр юм түр тар хийсэн хүмүүс ороод ирлээс гэсэн шүү дээ. Бүх юмыг ингээд завчаад идэг. Биш яг тийм хүлээцтэй юмыг ингээд одоо юу гэдэг зүгээр шийдэж чаддаг. Тэ нэг юм жоохон өлсөд ядарсан байсан ч гэсэн нөгөө хитэн бас ингээд ойлгож чаддаг. Тийм хүмүүс те хавааждаг гэж мөнгөнөө бидэрт бүр байх болооч юм. Тэр яг нэг юм гоё таарсан хүмүүс байгаад нь би бас айгу баярлаад байна. Тэгэнгүүт баг бүрдүүлэхдээ ерөөс нь эндээ нэг юм шалгуур малгуур ерөөс 50 юм шүү те бараг яг уран бүтээлч тодорхой уран бүтээлтэй байна. Тэгэнгүүт ерөнхийдөө анзаарч байгаа л шүү зүүн сайн онгор нэгнээс хэлсэн юм уу? 5 өнийг бол би угаасаа яг ураад атсан байхгүй. Тэгээ яг нөгөө урлан дээрээ цоглуулаад яриад. Тэгэл тэрнээс хойш би тэд амар шалгаруулсан ч гэжтэй. Зүгээр ингээ багаараа яриад CV-г нь хараад гоё юм шүү. Гэхдээ ингээд манайх руу хүмүүс орё гэд бид нар аваагүй тохиолдол баг байхгүй зэрэг. Аваагүй тохиолдол баг байхгүй юм уу? Тий. Юу юм. За, Echoes of the City буюу хотын чимэг үзэсгэлэнгийн дараагийн уран бүтээлч тэргэлдээ ярилцах гэж байна. За, тийм нөө намайг тэргэл гэдэг. Би болохоор аниматор мэргэжлэр төгсөөд одоо голцоо 2D анимашн чиглэлээр ажиллаад 10 жил болох гэж байгаа юм уу? Соёлын одоо кино телевизийн сургууль болсон бэлээ. Намайг сурч хад радио телевизээсэн. Тэгээд яг медиа анимашн чиглэлээр бакалавр дээр төгссөн. За өмнө нь юу хаана юу хийж ивэхгүй ямар бүтээл дээр ажиллав. Тэгээд дараа нь юу яг ингэж явж байгаад яг өсөх тоо нэгтгэлийн санал ирэхэд ямар сэтгэл төрсөн яасан юм бэ? За төгсөөд хамгийн анх багшийн uuсан байгаас Nifox студид ажилд орсон. Тэгээд тэнд анхны VR 2D анимашн төсөл дээр туслах аниматороор ажиллаж агаад тэгээд дараа нь ахлах аниматорлог дэвшээд тэгээд гарсан байгаа. Тэрний дараа болохоор EQ Kids гээд бүгд EQ хөгжүүлэх цуврал нам дээр зураачаар ажилласан. Тэгээд амжилттай ажил дуусчаад гарсан байгаа. Тэгээ байжсэн чинь манай хоёр найзаа санал ирээд хамтдаа студ байгуулъя гэд Flame Bros
анимашн студийг ингээд гурлаа нийлээд байгуулсан. Тэгээ 2 жил амжилттай үйл ажиллагаа явуулаад тэгээд би гарсан байгаа. Монгол төслийн ойлж. Ерөнхийдөө тэгээд анимашн чиглэлээр л амьдарч ирсэн хүн байх нь шүү дээ. Тий, ер нь анимашнд дуртай, зэддэг байж байгаа, хайртай байж байгаа. Тэгээд миний амьдралын салшууныг холбоотой зүйл юм уу? Анимашны чиглэл ч юм бас айгу юу штэ. Би бас анимашн хийх мөрөөдөлтэй байсан чи тэр зүгээр мөрөөдөл байсахгүй нөө. Айгу хөдөлмөр хүнээс айгу хөдөлмөр тэгээ ингээд сууж чадах төвчээр айгу шаарддаг, мэдрэмж шаарддаг юм байлээ. Тэгээ айгу хөдөлмөр юм байл л дээ. Тэг яагаад заавал одоо нөгөө нэг одоо урлаг урлын дундаас анимашн дурлсан бэ? Юу нүдлсэн бэ? Анимашн болохоор миний бодлоор урлагийн бүх төрөл багтчихдаг юм шиг санагдав. Зураг зурчиж जैन яа ингэ кино бүтээл шиг ингээд харагдаж जैन. Тэгээ дуу дүрс жүжиглэлт гээд зохиол гээд тэр бүх үе шатуудад би бүгдэнд дуртай. Үнэхээр яг гол нэг анимашнаас бус зүйлүүд нь мэргэжлийн биш ч гэсэн тэгээд хобби маягаар л хийждэг. Тэгээ ер нь яг зурсан зураг болгоно нийлээд нэг амьд биет болчихж байгаа юм шиг байхаар маш тааламжтай санагддаг л та. Одоо өөрсдөл ингээд тогтлолаад байсаар л. Энэ үзлэнгийн маань онцлог нь бол айгу олон төрлийн уран бүтээлийн төрлүүд нийлсэн одоо үзлэн маш тий. Тэнгүүт яг санал ирээд яг нэг баг болоод эхлэхэд өмнөх байсан тэргэл одоо яг ямар мэдрэмжтэй байна. Анх тогтооныг нэг юм санаа байна гэж ярихт нь одоо бүр амар сонирхолтой санагдчихсан. Тэгээд одоо ингээд дуусгай халтад бол яг л бодож ирснээр үнэхээр сонирхолтой байлаа. Яг шал өөр төрлийн хүмүүс нэгдээд тэгсэн мөртлөө ингээд нэгдэж болж байгаа нь бол үнэхээр гоё юм. Тэгээд би бинийхээ арга барилыг хараад ийм төрлийн хүн яг яаж ажилт юм байна. Нэтрээ мэдлэг дэлсэн гэх юм уу. Хүн болгоно л өөр өөрсдийнхаараа юм илэрхийлдэг юм байна гэдэг нь сонирхолтой санагдсан. Яг л би анимашн хайртай шиг бүгдээрээ яг өөрсдийнхөө хийж байгаа амар ижил хийж байгаа зүйл үнэхээр хайртай. Тэгээд яаж хийх вэ гэдээ байнга ирэлхийлдэг. Тэр нь бол баяа. За тэнгүүд яг хувь уран бүтээлийнхаа дэглэж байгаа тий уран бүтээлийн хавьд үзэгчд ирээд ямар мэдрэмж авах бол юу гэж бодож юм. Тэгээд яг уран бүтээлийнх нь одоо тайлбар гэх юм уу тэр зүйлийг юу илэрхийлж зорьсон бэ? Нэг бол амар тийм өсөр том зэдэг биш л дээ. Тийм хаалттай орчин нэг дүр байгаа. Яг бүх цаг маг ингээд зогссон, зогцолтод орсон. Тэгээд ингээд цонх нээснээр яг гадаа болж байгаа тэр бүх юм үйл явцыг мэдэрч байгаа гэх юм уу. Тэгээд тэрнээсээ ингээд амьд байгаагаа мэдрээд одоо энэ хамгийн том нэг үзүүлэх гээд байгаа юм болохоор монголчууд айгуу тийм урт хөтөвөлдөө шүү дээ. Тийм. Тэгээд дөнгөж нэг хавар болж эхэлж байгаа яг тэр мөчийг үзүүлмээрс ахгүй. Дөнгөж цонхоо нээхэд ингээд шууд тэргээл хүмүүс ингээд гэр гэрээсээ хичээнээсээ гараад ирсэн. Энд өөрсдийнхөө юмыг хийгээл. Тэгэл цаас хайлж майлал. Тэгээ арай нэг сэтгэл санаад иртэл эхэлсэн шүү дээ. Тийм тэрийг бол хүн болгон мэдэрсэн байх, мэдж байгаа ах гэж бодоод яг тэрхэн мөчийг бол анимашнээр харуулахыг хүссэн. Нэлээд үзчихснээр тэр мөч айгу амьд мэдрэмж төрүүлдэг гэж ойлгож байна. Тий. Яг гарч ирээл нэг том амьсгаа аваал нэрээ амьдралчин сайн шүү дээ гэж. Өнөр нь танаал нэг шал өөрөд. Би бас нөгөө анимашн би бас мэрсэр анимашн хийх хүсэлтэй. Тэгээд бас өөр юм хийгээд яваад байгаа хэрнээ хүсэл нэг анимашн байгаа хүмүүстээс мэрсэр таарладаг байхгүй юу. Тэнгүүт бас энэ үзэсгэлэн дээр ирээд яг урам зориг авах гэж бодож байна. Тэгээд дэглэлтийн сайн харсан чинь яг фреймээр зургуудаас скетчүүдээ ингээд дэглээд тэгээд яг анимашн бол нэг тусгай орон зайд бол гарах юм ба шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг ер нь их юм бодоод харч юм чинь бас гарнаас юм гардгуу тохиолно шүү дээ. Тэнгүүд яг анимашны хүсэлтэй хүмүүст айгуу тийм урам зориг өгөх юм шиг надад бол харагдсан.
Тэгээд яг хүн ирээд ярилцвал гоё зөвлөгөө мөглөө өгөх үү? Тэгээ штэ чадхаараа өгнө. Яг асуух юм бол тэгэл хариулна гэхээс би өөрөө дор мэдэж бол ярьж чадахгүй хаа. Тэгээд яг анимашнд бүр хайртай л бол хийхгүй л ах гэдэг. Одоо хайртай тултал байгаад байгаа болохоос бас ядаргаатай штэ. Нэг юм хэдэн мянга зурна гэдэг чинь юу гэсэн чигээ. Гол нь одоо нөгөө traditional animation-аар хийж үзсэн байхгүй юу? Анх удаага. Traditional гэдэг нөгөө секундээр гараар зурдаг уу? Тийм би уусаа нөгөө гараар секундээр зурдаг. Гэхдээ traditional гэхээр яг нөгөө хуучны Disney Enter шиг цаасан дээр тэгээ бүх цаасаа сканертаа тэгээд ингээд бүгдийг харандагаар зураад тэгээ ингээд дөрөв тавьсан ба. Өмнө тэгэж эхлүүлж исэн мондөг орон бүтээлчтэй бас хөндлөл үзүүлэхийг хүссэн гэх юм уу. Энэ ядаж чаан яг дижиталаар явах хүн гэдэг ойлгосон л та. Гэхдээ амьдралдаа нэг удаа хийгээд үзчихье гэж бодсон. Тэгээд одоо AI хөгжвөл за баг нэг 5 секунд анимашн гараад штэ. Тийм штэ. Тэ бүгдээрээ л ингээл хурдан хямдхан хийн, хурдан хямдхан гэл ингээл. Тэг яг гараар ингэж нохочны бүршлээ хийж байгаагийн гол юм нь болохоор яг хийж явах тэр явцдаа хүний мэдэрч байгаа тэр бүх сэтгэл хөдлөл надад хамгийн чухал юм шиг санагдсан. Ингээл өөртөө эргэлдэж гин, ядарч гин, болчвол баярлж гин, өөрөө бахархаж гин. Ингээ хүн юм ч угаасаа төгс биш алдаа гаргаж гин. Тэр болгоно нь ингээд бас хандааныхан бичлэлтээс шууд харагдаж гин. Тэгээ бүгдээрээ ингээд нэг тийм амтай амьдралтай санагдсан. Nice. Угсаа яг хиймэл аяа ч юм бол тэгэл урлаг уран бүтээлчтэй аюулын харанг болж шүү дээ. Ер нь яг тийм надаас яг аюул санал нэгтэй байна. Ялангуяа захиалагч талаас ч юм уу те юмд аюул яарсан амьд шин чанар нь ер нь бол үнэлэх үн тийм нас аюул буур гатаа юм шиг санагддаг. Тэнгүүдээс яг өмнөх үеийнхаа юм уу те яг чиний яг inspire учижсэн уран бүтээлчтэй хүндлээд гэдэг санаа бол аюул гоё санагдаж байна. Намайг Халиуна гэдэг. Тэгээд яг мэргэжил маань болохоор утга зохиол судлаач, жижиг киноны зохиолч мэргэжилтэй. Тэгээд сонирхлоороо гэрэл зураг дардаг юм уран бүтээлч байна. Эсгэлэн дээр болохоор гэрэл зураг, тэгээд видео коллажаар оруулж байгаа. Nice. Утга зохиол мэргэжилтэй. Тийм, жижиг киноны зохиолч. Тэгээд яг гэрэл зураг яг уран бүтээлээ төр явж байгаа юм шүү дээ. Тийм. Яа заавал гэрэл зургийг сонгосон бэ? Нэг амар яг сонгосон гэхин цаашин ер нь л тэгэл багасаа сонирхолтой байж байгаа л уцаараа дардаг байж байгаа. Тэгээд сонирхсоор байгаа л одоо хүртэл зураг дарж байгаа. Одоо ингээд яг өмнө ингээд уран бүтээлийнхаа төрөж явж байгаад одоо өсөлтөө нэгдэлтэй ер нь яг санал тавиад бас ингээд бусад уран бүтээлчтэйгээ танилцаад тийм нэгдэл болоход яг ямар байсан бэ? Анх бол тогтун нэг иймэрхүү хүмүүс ингээд нийлээд ингээд хамт юм хийх сонирхолтой байна гэл чамайг одоо амар байна. Бүгдээрээ хамт ингээ гоё уран бүтээл хийгээл ярьжсэн. Тэгэхэд бол надаас амар гоё санагдаад. Дээрээс нь өөр уран бүтээлчтэй бас танилцаад илүү уран бүтээлийн найзууд болно гэдэг бол надаас гоё санагдчихсан л та. Тэгээд одоо ороод хамт юм хийгээл явж байна. Нэрний хувьд гэх юм бол ер нь яг уран бүтээлийн хувьд яг нэртэйгээ холбох юм бол яг ямар санагдсан бэ? Ер нь хотын чимээ хот гэж чиний хувьд юу вэ? Хот бол яг надад гэр шиг санагддаг гэх юм. Хүмүүс ингээл хотын ингээл дуу чимээ ингээд төртэй амар хэцүү ингээд олон хүмүүс буужгансан гэж хийдэг. Надад бол яг тэр нь ингээд тийм хэцүү байдаг ч гэсэн тэр бүгдтэй хамт хайрлахыг хичээдэг. Тэр муухай зүйлстэй хамт хайрлая гэж боддог гэх юм. Тэрийг уран бүтээлтэй шингээ хийх зорддог. Одоо хүмүүсийн одоо зүгээр тоож хардгүй зүгээр л нэг юм энгийн зарим талаараа муухай ч гэдэм үү те тийм нургаж байгаа барилгач гэх юм уу. Тэд нар надад илүү сонирхолтой санагддаг. Ерөнхийдөө бол би яг энэ үзэсгэлэнд бол нургаж байгаа барилгуудыг илүү онцолж авсан. Тэгээ хотын доо жоохон хаягдсан хэсгүүд чиг илүү тодтогч аваад уран бүтээлтэй оруулсан. Тэгээд яг энэ хэсгүүд нь илүү тийм сэтгэл татам шүү. Бидний ингээд хот заавал тийм төгс гоё байх албагүй. Тийм өөтөө ч гэсэн бид нар хайрлах хэрэгтэй. Тэр зүйлсийн одоо туусан зүйлсийг бид нар мэдрүүл
арай өөр байх хаа л гэж бодсон юм л да. Nice, ямар гоё юм бэ. Ганцаараа ер нь уран бүтээл хийх болон одоо хүмүүстэй хамтарч яг нэг утга агуулганд өгслэн гарах хоёрын ер нь яг ялгаа нэг ямар санагдсан бэ? Надад илүү хантай санагдсан. Яг юм адилхан мэдэрч байгаа хүмүүстэй хамт байна гэдэг өөрөө тийм гоё хантай. Хантай байна гэдэг чинь бас өөр их гоё юм байна гэж боддог чинь. Дээрээс нь илүү зоригтой болд юм уу? Одоо ганцаараа байсан бол би ийм үзэсгэлэн бас гаргаач үгүй ч үү. Тэнгүүт хамтаараа болохоор ингээл асуудал гарсан ч гэсэн хамт идэг утгаараа гоё. Яг давтагцсан асуулт биш магадгүй л яг ингээд үзэгч ирээд гэх юм уу? Яг хувь уран бүтээлээс чинь яг юу мэдрээсэй гэж бодож ин мэдрээс гэсэн мэдрэмж байгаа юу эсвэл ойлгох ойлголт байгаа юу? Тэр одоо хаягдсан, орхигдсан тэр оршихуунуудыг зүгээр байгаа гэдэг нь мэдрээсээ хараасай л гэж бодож. Тэгээд мэдрэх нь бол тэгээд хүмүүсийн өөрсдийнх нь л асуудал баг. Гэтэ зүгээр л энэ зүйлс байгаа шүү гэдгийг л харуулахыг илүү зорьсон. За сайн байна уу. Би болохоор ер нь бол аниматор мэргэжилтэй. Бакалавр нь тэгээд магистр нь болохоор fine art. Тэгээд одоо болохоор ер нь янз бүрийн олон төрлийн материал ашиглаж инсталляшн бүтээл үзүүлэлт хийж байгаа. Гэтэ ер нь бол digital illustration гэснээр зураг мөр гэдэг ч юм уу олон төрлийн оролдох угаасаа дуртай. Тэнгүүд бас нөгөө ер нь бол айгу олон төрлөөр уран бүтээлийнхаа тэр юу одоо туршиж авдаг гэх юм уу бахна шүү дээ туршдаг бахна шүү дээ. Тэгээ одоо Echoes of the City хотын чимээ үзэсгэлэн дээр ямар төрлөөр голцоо уран бүтээлээр оролцож байгаа юм. Хотын чимээ дээр болохоор би бол нэг бүтээлэл орж байгаа. Тэгээ тэр нь яг installation бүтээл байгаа. Тэгээд нэг юм эсхий төмөр утаас тэгснээ одоо даав гэдэг ч юм уу ер нь бол ийм материалууд толж ашиглаж хийж байгаа тийм бүтээл байгаа. Тэгээд ингээд нэг юм таазнаас доошоо гэж онцсон маягтай. Тэгээд урлагийг сонгосон бэ? Урлаг гэж чиний хувьд юу вэ? Миний хувьд би болохоор яг бас студ ч юм ажиллаж үзчихсэн. Тэгээд дотроос яг ингээд нэг юм яг өөрийнхөө юмыг хиймээр нэг тийм амар юм хүсэл аваад байгаа байхгүй юу? Арилахгүй. Тэгээд за илүү яг уран бүтээл чиглэлээр явах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө гарахыг хүссэн юм гарах хэрэгтэй юм байна гэж яг бодсон. Тэгээд надад ер нь нэг юм амар гоё хөвчлөө шиг санагдсан юм шиг байгаа юм. Тэгээд энэ ингээд нийтлэлийн урлагийн төвхтөр нэг сонсч ирсэн юм байдаг байхгүй юу? Тэр болохоор тэр зөв манай багш хэлж ирсэн юм. Нэг уран бүтээл чарам тавьснаа энийг ногоон гэх юм бол энэ бол ингээл ногоон гэмэ тэр үнэрд гэдэг ч юм уу. Ингээд сонсоход бол амар юм логгүй юм шиг сонин сонсогдож байжсэн дээ зүгээр тэрийг сонсоод ямар амар гоё хөвчлөө. Тэгэж бодсон баг. Тэгээд хамгийн гол нь над яг нөгөө нэг юм өөрийнхөө хийх хүссэн юм илэрхийлэх. Тэр нь айгүй чухал байсан. Тийм болохоор ер нь яг урлаг руу илүү явах хэрэгтэй байна гэд ингээд ажиллаж үзээд ингэж тэгснийхаа студ ажил мэдлээ тэгснийхаа дараа яг нэлээд бодож иж шийдээд тэгээд илүү файн харж хэлрээ авчихсан. Хотын чимээ гэж аарт тий яг мэдээж бас хүмүүс бас өөр хүлээлттэй ирэх байх л та. Тэгээд уран бүтээлчд болгоноос бас өөр одоо төрлөө болохоор өөр мэдрэмжүүдийг авах бах. Тэгмүүд яг хувь уран бүтээл чиний хувьд чиний уран бүтээлээс үзэж байгаа хүн ямар нэгэн мэдрэмж одоо аваасаа гэж бодсон мэдрэмж эсвэл ойлгоосаа гэж бодсон ойлголт ч юм уу тийм байгаа юу? За би бол ямар ч байсан мэдээж ингээ бүтээлийн нэг юм бодоод хийж байгаа. Гэтэ ингээд харж байгаа хүмүүс бол өөр өөрсдийнхөө өнцгөөс өөрсдийнхөө мэдрэмжээс угаасаа харах бах. Тэгээ миний болохоор яг нийгэмд ингээд амар заагүй тэгснэ ингээд нийгмийн ингээд тогтсон хэмжүүрүүд амар их байгаа шүү дээ. Тэгээ тэр дунд яг ингээд бид нэр яг хүснээрээ ингэж амьдарч чадж гин үү. Тэгээ ер нь яг хитэн давхар маск зүгээд байгаа гэдэг ч юм уу. Тэгээд яг ер нь ингэ яваад ах боломжтой юм аа. Тэгээд тэр маскны чинь цаас ингэ ямар нэгэн байдлаар тэр нэг юм болохгүй байгаа зүйлс чи ингэ цуугаад гараад ирэхгүй мүү гэдэг ч юм уу. Ер нь зүгээр яг тэрийг бас ер нь ингэ яг үнээрээ байдаг ч юм уу. Тэр яг юу юм бэ гэдгийг амар амар бодогдох байхгүй. Тэгээд тэр нь бодлынхаа үндсэн дээр л ер нь яг хийсэн бүтээл байгаа. Тэгээд яг ингээл нэг юм
жоохон уурсаж гарч ирсэн гэдэг ч юм уу. Тэгээд байгаа нэг тиймэрхүү ер нь мэдрэмжийг өгөх гэж. Гэтэ олон материалуудыг ингээ хоорондын тохицлоор гэдэг ч юм уу. Тэгээ ер нь бол санаа нэг тиймэрхүү миний хувийн санаа бол тиймэрхүү байгаа. Илүү яг нэг юм жоохон дотоод түүний мэдрэмж бодол яг нэг юм зөрчилдөөн гэдэг ч юм уу. Тийм тэрийг илэрхийлэхийг ер нь оролцсон болов. Одоо ингээд яг анх уулзаал бусад уран бүтээлчдийг танилцаад гэх юм уу яг бусад уран бүтээлчдийн уран бүтээлтэй танилцаад анх ямар сэтгэл төрж исэн бэ? Тэгээд ер нь нөлөөсөн зүйлс байгаа, нөлөөлж байгаа зүйл гэх юм уу яг уран бүтээл хүмүүсээс гадна уран бүтээлчдийн уран бүтээл талаасаа надад бол яг эхлээд бол яг нөгөө нэг ийм PowerPoint юм уу? Ингээ бэлдсэн юмнаас нь яг хин яг ямар юм хийд юм бэ? Югаар төгссөн хүмүүс юм бэ? Ер нь юу их гэдэг хүмүүс юм бэ гэдэг ч юм уу. Тэрийг нь хараад тэгээд яг танилцж исэн. Тэгээд яг бас юм мэддэг байсан хүмүүс бол бас ганц хоёр байсан. Тэгээд надад ямар ч ийсэн хоорондоо ямар өөр юмнууд хийдэг хүмүүс л гэж амар бодож ирсэн. Гэтэ тэр нэг айгуу гоё. Өөр байгаа нь гоё. Тэгээ нэг юм өөрсдөнд нь байдаг нэг тийм өвөрмөц юмнууд нь л амар гой санагдчихсэн юм надад. Тэгээд орсгол юуны хувьд ч гэсэндээ одоо аниматор гэдэг хүн байгаа тий. Тэгээ яг зургийн хүмүүс байна. Тэснээ одоо зураг дартдаг хүмүүс тэснээ одоо зөөлөн баримл гэдэг ч юм уу. Ингээ амар юм олон төрлийн юмнууд байгаа нь бас илүү сонирхолтой санагдчихсэн. Тэгээд яг айгуу сонирхолтой хүмүүс байна даа гэж одоо нэг юм хүсэг тааны үзэсгэлэнд ингээ хамтрах саналыг бол амар баяртай л хүлээж авч ирсэн би. Энийг бол оролдоод үзэх хэрэгтэй шүү. Тэгээд одоо ч гэсэндээ яг одоо би илүү боддоор болоо одоо энэ дэглэлтийн үеэрлэмүүдийг нь харж ил та. Тэгэл яг өөрсдийнхээ нэг тийм хийж байгаа юмнуудынхаа нэг юм гоё зүйлүүд нь илүү харагдаж байгаа болохоор надад амар сонирхолтой. Ер нь бол амар сонирхолтой санагдчихэв. Яг уран бүтээлээ одоо өөрийгөө ч бодсон одоо бусад уран бүтээлч таарсан ч гэсэн яг ингээд уран бүтээлийгт хамгийн том хэрэгтэй гэдэг тус дэмжлэг ер нь юу вэ? Ямар ч байсан амар сайн илүү бодсон юм болохоор ер нь ийм хамтдаа байх энийг дэмжих гэдэг ч юм уу. Гэхдээ нэг дэмжих нэг ингээд нэг хотлоо хөргөд юм гэсэн үг бол биш шүү дээ. Яг ингээд нэг ойлгоод яг сонсоод яг хэлэх ёстой юм хэлцдэг гэдэг ч юм уу. Тэр яг дэмтэй байх гэдэг л ер нь амар чухал юм байна даа л гэж л бодсон юм байна. Одоо ингээд уран бүтээлний чинь юун дээр гацсан ярилцдаг уу? Эсвэл чи чаднаа гэдэг үү? Ер нь яг аль-алин ширхэг тах. Тэгээ угаасаа ингээл энэ чи дэлцүү ингээл амар олон төвшөнд л очиж штэ нэг юм болоод даач юм шиг санагдснаа. Тэгэхээр нэг гэдэг ч юм уу. Нэгэл угаасаа амьдрал угаасаа тэгэл яг ингээл нэг янз янзэл үгтэй байд юм чаа. Тэгээ тэр үеийг нэг ингээ гоё ойлгоо сонсоод тэгээ ярилцдаг гэдэг. Тийм заримдаа нэг зөвлөгөө заримдаа зүгээр сонсдог тий. Нэг тийм байх байдаг хамт байдаг хүмүүс. Нэг үе дэмтэй байд юм байна даа л. Өдрийн минь намайг нэг бүлэм өгцөг гэдэг гэрэл зурагч юм. Тийм тэгээд өсөлт оны хэтлээсээ хотын чимээ үзэсгэлэнд болохоор Cinetype-аар ер нь орж байгаа гэрэл зургийг Cinetype хэлбэрээр одоо биелж болгож байна. Cinetype хэлбэр гэдэг нь одоо Cinetype гэхээр уламжлалт одоо тийм одоо хэвлэл гэх юм уу? Уламжлалт хэлбэр аргаар болгосон. Тэгээд яг төрлүүд нь олон төрөл байгаа. Цаасан дээр, шилэн дээр, дааван дээр тийм маш олон төрлөөр идэг. Би болохоор яг одоо трансфер хийгээд одоо негатив болгоод тухайн зураг, дижитал зураг тэгээд яг Cinetype дээр одоо болгосон гэсэн цэнхэр өнгөтэй. Тэрийгээ бас тунинг хийгээд копи интертээс оруулаад янз бүр болгож ер нь бол арга техник нь уламжлалт арга техниктэй ер нь ордог хэвлэлийнхаа. За. Ер нь яг гэрэл зургийг ер нь яагаад сонгосон бэ? Гэрэл зургийг яг юу гэж боддог вэ? Гэрэл зургаас авдаг мэдрэмжээс уулзал. Тэг гэрэл зураг нь миний хувьд бол яг бүх зүйлийг нэгтгэдэг зүйл гэж боддог.
яг нийгэм тухайн цаг үе би өөрөө их хвчлэн баримтат чиглэлийн бас нам гомөрчний зураг их дарах туфта учраас ер нь маш хүлддэг. Тийм дараа нь судлагдах зүйлтэй байдаг учраас гэрэл зураг гэж бодсон. Тэгээ ер нь бол миний мэрэгжил өөрөө гэрэл зурагч юм. Тийм зураглаач мэрэгчлээ болно. Тэгээд бүтээл бол гэрэл зургийн чиглэлээр сонгосон. Одоо хамтарсан уран бүтээл нь болохоор илүү нөгөө олон төрлийн мэрэгжлийн одоо ур чадвартай бүтээлчдтэй хамтарч байгаа. Тэгээд суралцах зүйл ихтэй. Одоо оюун бодлын үедээ ингээд би биенээсээ одоо нэг сэдвний концепт байгаа хэрнээ хийж байгаа арга барил нь өөр учраас тэрүүгээр илүү ялгаатай болов гэж бодсон. Гэрэл зураг бол камер барина, тэгэл зургаа дарна, тухайн агшнаа хүлээн. Тийм. Тэнгүүд одоо нөгөө хотын чимээ буюу Echoes of City гэдэг ааш тээ. Тэнгүүд яг энэ үзэсгэлэндээ зориулж чих юм уу, холбож чих юм уу, ер нь хийж байгаа уран бүтээл нь яг яаж тусч байгаа вэ? Тэгээ үзэгчдэд гэх юм үзэж байгаа уран бүтээлийг нэг үзэж байгаа хүмүүс тийм мэдрээсээ үзэж байгаа мэдрэмж юм уу ойлголт байгаа. Хотын чимээ гэхээр би нөгөө сонсголын бэрхшээлтэйчээс асууж ирсэн. Таны хувьд ингээд хотын чимээ яаж мэдрэгддэг вэ гэдэг. Тэгсэн чинь надад хэлэхдээ бид нар ингээд сонсож чадахгүй. Тэгтээ бид нар хардаг. Тэгэхээр бидний хувьд ингээд нүд ингээд амар ингээд хөдөлгөөнд орж ингээд хөдөлдөг. Тэгээ нүдэрээ ингээд байнга хардаг. Нүд амар юм. Тэгээ бужигнсан зүйл харагддаг гэж аахгүй. Тэгээд хүн чимээлэн гэвэл ингээд зөвхөн ингээд нөгөө сонсголоор чимээлэх одоо би эрхнэрээ чимээлэх биш. Хүний дотоод сэтгэл, оюун бодол бүх юм л ингээд чимээл сонсдог юм байна гэж би тухайн ярианаас л ойлгож ирсэн. Тэгээ яг хуу миний хувьд болохоор юм хийсэн бүтээлүүд маань дандаа дотоодоосоо одоо дурсамжаас дурсамж нэг ямар нэгэн зүйл үлдчихэж байгаа. Тухайн үлдчихэж байгаа зүйл одоо тухайн газрыг илэрхийлж байгаа гэдгийг л илэрхийлэхийг илүү зорьсон. Тэгээд хүмүүс ч гэсэн бас тэр талаас нь харах байх гэж бодож байна. Тэгээд яагаад уламжлалт хэм маягийг ерөн сонгосон бэ? Хэвлэлийн хувьд ч уламжлалт зураг болгоолт бас хальсны тодорхой хэмжээний тийм алдаатай хэсгүүдээс орсон. Тэгээд тэрийг ингээд нөгөө коллаж болгоод үүсгэсэн. Тэгээд дижитал зургаа ингээд дээр доор руу барилтаа оруулаад тэгээд одоо нэг юм дотоод байгаа мэдрэмжийг илүү гаргаж өгөхийг зорьсон. Тийм тэгээд уламжлалт цаасан дээр одоо синотайпаар болгосон. Тэгэхээр ер нь бол хотын чимээ гэхэр хүмүүс одоо сигнал ч юм уу, стресс ч юм уу, хүний хөдөлгөөн ч юм уу одоо ингээл амар юм одоо нийгэм ингээл олон юм байдаг штэ. Тэгтэл тийм биш. Яг миний хувьд бол нөгөө хүмүүс бүгд л юм дотроо авралыг ингээ хайдаг юм шиг санагддаг. Яг дотоод сэтгэлдээ ингээд бүх хүнтэй нээлттэй, бүх хүнтэй ингээл аз жаргалтай одоо юм байгаа ч гэсэн дотоод сэтгэлд нь ямар нэгэн байдлаар нэг юм ингээд нуугдчихлээ байдаг. Тэгэхээр тэрийгэл одоо илэрхийлэхийг зорьсон даа. Тий. Хүн болгондаас нэг тодорхой хэмжээгээр тийм нэг мэдрэмж байд юм байна гэж би ер нь бодсон. Тэгээ дотоодосоо мэдрэгддэг. Өмнө нь болохоор бусад гэрэл зурагчдтай хамтарч үзлэн гаргаж ирсэн. Тэгээ хамтарч ирсэн бол одоо ингээд өөр уран бүтээлч тааштай уран зураг гэх юм уу эсвэл дижитал арт. Тэгвэл яг анх танилцаад ер нь нэгнийхээ уран бүтээлтэй танилцаад ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Тий. Эхлээд тодорхой хэмжээгээр одоо зарим хүмүүс бол таньдаг гэсэн нөгөө бүтээлүүдийг хардаг. Тогтооны бүтээлэг бол хараад л ингээд энэ тогтооны бүтээлийн шууд мэдэх боломжтой. Тэгээд яг юм бит бүтээл хийдэг одоо хувцас загвар юм тий. Эсвэл одоо манай бол одоо ингээд тайсны зураач мэрэгчлээ тэнгууд юм өөр ингэсэн хувцсны дизайн ингээд гаргаж ийн. Одоо цэлмэн гэхэд ингээд цэгээр ингээд зурж ийн. Орхон гэхэд ингээд нөгөө инсталляц хийж ийн тий. Тэгтээ тэр хийж байгаа инсталляц нь бас нэг юм дотоод юм одоо нэг юм бит бус хэрнээ тийм бит юм шиг мэдрэмжтэй. Тэгэл хүн болгоных нь одоо тэргэл гэхэд анимашн чинь маш их юм одоо ажил шаарддаг. Нөгөө тэрийг ингэж зураглаж гаргана гэдэг чинь одоо найруулагч зураглаач одоо бүх талын ингэж мэдрэмжийг тэр хүнээс шаарддаг. Тэгэл одоо халууна гэдэг бас гэрэл зураг гэх сонирхдаг зохиолч охин байгаа. Тэгэл нэг тухайн үний бас нэг юм юу аахгүй зохиолч гэдэг мэдрэмж одоо мэрэгжил ч юм уу те дотоод өөрийнх нь одоо
би даасан байдал ч юм уу ингээд зурганд нас харагддаг. Тийм. Тэгээд ингээд олон хүмүүс ингээд нэгдэж нийлсэн үзэсгэлэнг гаргаж байгаа энэ хугацаанд бид нар чинь нэлээд удаан хугацаанд бас ингээд төлөвлөж гаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм суралцах зүйл маш ихтэй л байгаа гэсэн юм. Одоо хувь хүний зам байдалч бай, уран бүтээл хандж байгаа хандлагач бай. Тэгээд өөрсдийн яг ийм уран бүтээлч гэдэг чинь юугаас л нэг дотроо л юмтай ямар нэгэн асуулт ч юм уу ингээд асуултыг тээцэн ийм асуудал үүсэх байгаа гэдэг мэдсэн. Тэгээд тэрийг ингээд илэрхийлж гаргаж байгаа. Тэрийг яг ийм одоо чанартайгаар илэрхийлж гаргая гэж бодож байгаа ч юм уу. Тийм хүмүүсээ одоо хэлтийм байх гэж би бодсон. Одоо энэ бүтээлтэй хандах хандлага гэдэг зүйлийг бас би айгуу сайн ойлгосон. Тэгээ яг гэрэл зургийнхаа хэмжээнд бол ойлгоод байгаа шүү дээ. Ихтэй хэвлэл, зургийн жааслалт тийм ямар одоо хэвлэлээр хэвлэх үү гэдэг. Гэтэл юм одоо уран зураач хүний бүтээл хандах хандлага, анимашн хүний бүтээл хандах хандлага, дизайнер хүний бүтээл хандах хандлага гэдэг нь өөр өөрсдийн бүтээлтэй хандж байгаа хандлагууд нь бас их одоо надад өөр байсан. Гэтэ яг нэг хэрнээ өөр арга барилтай байсан. Гэрэл зургийн талаар дэлгэрүүлж гоё асуумаар. Яагаад гэрэл зургийг сонгосон бэ? Ер нь бол гэрэл зураг дурлсан гэж ойлгож болох уу? Болно. Тийм гэрэл зураг анх ингээд бас яагаад гэдэг асуултаас л үүдсэн ингээл зүгээр зураг ингээл зурж мураал явдаг гэж хагаад уцтай болсон. Тэгээд уцаараа ингээл зураг дараал. Ер нь дийлэнх өргүүлж байгаа цаг хугацааныг уцаар бичлэг хийх, зураг дараах, жижиг юмсын зураг дарах, нэг ингээл хөсөө ялаа мал арснаа тэрнийхээ зураг мөрийг дараад аал царангуутай аалсны зураг дардаг ч юм уу ингээд. Тэгээд тэрнээс үүдээд ер нь бол гэрэл зурагт их дуртай болоод тэгээд эхэндээ бол нөө зураг одоо зурганд их дуртай байсан. Пикассо, Дели гэл нэг ямар бидний цаана классик уран зураач тийм цаанаасаа л их сонирхолтой санагддаг ус. Тэгээд тэгж явж байгаа л эмээн би дээр нэг өглөө хөтөлбөр дээр тохойд бол миний ойлголтоор тэр гаммагийн дэлхийн л цацралт ах махал хийсэн байх шууд тийм. Тэгээд нэг өглөө хөтөлбөр нэг юм хөвсгөл явсан байгалийн зураг мураг гараал. Тэгээд зургнууд ингээ хараад гэрэл зураг гэдэг чинь ингэж байж болт юм байна. Тэгээд тухайн одоо мэрэгжил байж болт юм байна гэж бодсон гэх юм уу. Бусдаар яг юм мэрэгжил болно гэж би бол бодож байгаагүй зүгээр л хүн чинь зураг дараал яваад байдаг шүү дээ. Тэгээд дараа нь тэгэхээр гэрэл зураг гэдэг юм бүлэг байд юм байна. Тэгээд тэр тухайн бүлгийг би хайсан. Тэгээд тухайн бүлгийг хайсан чинь ингээд одоо тэр дотор чинь ингээд задраа авчиж байгаа байхгүй. Фэшн одоо юу ч гэдэг. Кинон дуртай байсан, зураг дуртай байсан. Тэгэл чөлөө цаг нь яг видео хийх, зураг дарах байсан. Тэгэл тухайн гэрэл зураг гэдэг зүйлийг одоо мэрэгжил байд юм байна гэж ойлголт. Гэтэ яг манай Монголд бол гэрэл зурагчин гэдэг мэрэгжил бэлтгэдэггүйтэй зураглаач гэдэг фотографиш, видеографи байдаг. Тийм бас кино зураглаач, ер нь кино зураглаач л гэж явах л. Кино, телевизийн зураглаач ер нь бол бэлтгэдэг. Тэнгүүд яг нэг зураг суурьтай учраас би бол өөрөө анхнаасаа гэрэл зурагч юм болох юм бодсон. Тэгээд 12 төгсөөл гэрэл зурагч юм болъё гэж хэлдэг. Тэгэл гэрэл зурагч. Тэгээд ер нь зураг дарахын одоо сайхан зүйл нь тухайн агштай мэдрэх, тухайн цаг мөчтэй байгаа мэдрэх. Тэр л хамгийн одоо байгаа намайг мэдрүүлдэг зүйл болохоор их дурлсан баха. Яг одоо цагтаа төвлөрч чаддаг, одоо цагтаа амьдарч байгаагаа мэддэг учраас одоо зүгээр яг хальс боловсруулахад яг юм одоо байгаагаа л амар сайн мэдэрч байна. Яг хальсаа боловсруулаад гаргаал скана хийгээл яг ингээд давтамжтай байнг хийдэг ч гэсэн ингээд хийж байгаа зүйл нь одоо илүү үнцэнтэй болохоор ер нь яг үзэсгэлэнг одоо энэ үзэсгэлэнг яг яагаад зорж ирж үзэх ёстой гэж бодож байна. Үзчихэд ер нь ямар мэдрэмж авах хамгаалж байгаа зүйл юм. Тэр асуулт хэрнэлтэй бодлоо. Тийм гоё асуулт байна. Die хүмүүс яг одоо энэ чинь үсэг тоо гэж нэр нь хүртэл үсэг тоо багш тэ. Тэгэхээр ингээл өөр тэгтээ ингээд өндөө нэг юм болгоцсон. Тэгтээ бүтээлээ ихтэй хүн болгоно тустай эсвэл тэгэл ирээл яг бүгдээ бүтээлээ тавьчихын энэ чинь бас нөгөө бүтээл тэглэн гэдэг чинь одоо тэглэн гэж хэлэх нь зүг хэлэж байна уу? Тэглэн гэдэг чинь өөрөө бас нэг тийм том ажил байгаа гэдэг. Тэгэл бүгд залуу. Тэгээд бүгд шинэ туршлага айгу тутмаг
Тэгтээ тэргээ ингэж нэг бодохгүй өөрсдийнхөө дотоод мэдрэмжээр яг юмнуудаа ингэ хийж байгаа болохоор тэр нь бидний хувьд байгаа юм дотоод одоо асуудлууд тэгээд нийгмийн хувьд байгаа дотоод гадаад асуудлууд ингээ нийлээд одоо энэ хотын чимээг үүсгэж байгаа болов. Тэгэхээр нөгөө уран бүтээлч болгон өөрсдийн дотоод болон гаднаас нөлөөлж байгаа зүйлийг илэрхийлсэн баг. Тэгээд тэр болгоныг ингээд ирсэн хүмүүс одоо үзэл өөрсдийнхөө л нэг мэдрэх байх та. Хүн болгон л өөрсдийнхөө энэ ингэсэн биш гэж л бодох. Тийм тэрэнд би нөлөөлж л чадахгүй юм чинь. Тэгж үзээд тэг мэдрээл тэгээд сайн ойлголцох. Зарим одоо шүүмжилж байгаа одоо шүүмжлэгч хүмүүс байдаг шүү дээ. Шүүмжлэгч хүмүүс ч юм бас илүү сайн юм. Миний хувьд бол тийм хүмүүс ирээд бас ийм байх шүү гэдэг ч юм уу. Тийм бид нарт юм хэлвэл надад их гоё юм. Тийм. Яа шүүмжлэл гэдэг чинь тэгээд одоо ингээл магтах ч юм уу эсвэл одоо муулах гэсэн ойлголт биш шүү дээ. Ингээд одоо жишээ нь бол энэ бол аюу сонирхолтой одоо бөөн ингээд хүмүүс аяг өөр зөвхөн график хүмүүс нэгдэггүй зөвхөн гэрэл зурагч нэгдэггүй өөр хүмүүс тэгтээ ингээд нэгдээд юм гаргацсан. Тэгээ гаргасан юг нь хараад одоо уран бүтээлчийг ийм гэд одоо энэ концепцнийг зөв зам руугаа орсон байна уугүй байна уу гэдэг одоо тухайн хүмүүс хараад хэлж өгвөл надаас гоё. Тэгээ одоо үзэсгэлэн бас 3-7 хоногийн хугацаанд гарна. Тэгэхээр 3-7 хоногийн хугацаанд бид бол тасралтгүй л байж байна тий. Тэгэхээр ирж байгаа хүн болгонтойгоо сайхан тухтай хамгийн гол нь ярилцъя л гэж бодож байна. Тэгээ ярилцаал тухайн хүн юу мэдэрч байгааг нас ингэ мэдрүүл илүү гоё яах. Зэмэнөө намайг Батгалгын Зэлмөн гэдэг. Тэгээд dot artist гэж явж байгаа. Илүү contemporary тал руугаа. Тэгээд би болохоор миний үнэн мэргэжил болохоор хэлсэн ярилцааны мэргэжилтэй. Тэгтээ яг сургуулаа төгсчөөд нэг жил ингээл авсмастай ажиллаж байгаа. Шууд 3 жилийн өмнөөс хавлаад зураг руу орж ирсэн. Тэгээ яг мэдээж нөгөө багасаа зурдаг байсан бас урлагийн гэр бүл төссөн учраас тэрээс яг нөлөөлсөн байх гэж боддог. Тэгээ одоо л яг хуваараа уран бүтээлээ тэгээд явж байгаа хүн ба. Nice. Олон улсын харилцаар төгсөж байгаад яг урлал руу орсон байж тээ. Тэгэнгүүт яг гоё дип асуулт асууна гэхгүй. Тэгээ нөгөө урлаг уран бүтээл гэж юу юм чиний хувьд амьдрал ямар нөлөөтэй байсан бэ? Тэгээд яг олон улсын харилцаар яг сураад явжснаа руу орсон гэхэр чи урлаг бол яг чухал байр суурь эзэлж штэ. Тэгэхээр урлаг болон одоо урлаж бүтээх гэдгийнхаа зүйлийн тухай ярил. Яг нөгөө оюутан болоод тухайд бол угаасаа яг нэг юм өөрөө олоогүй байсан хгүй. Тэгээд тухайд багасаа нөгөө гадаад хэл нэлээд сонирхолтой. Тиймээс учраас тэрүүгээрээ явцсан. Тиймээс яг нэг юм айгу пэшнтэй нөгөө сэтгэл хөдлөлж одоо хүн нэрлээ сонгох хэрэгтэй шүү дээ. Тийм бол байгаагүй. Тэгээд ямар ч лсэн сургуулаа төгсчихье гэдэг бодлоор ингээд төгссөн. Тэгээд яг ингээд ажил дээр аваад эхэлсэн чинь миний хийх юмээс бишээс байхгүй. Тэгээд илүү би юунд ингээд хайртай хаад юунд илүү нэг юм одоо илүү нэг зориулт гаргаж ингэж хичээж явах вэ. Тэгээд ажил хийн ингэж амьдрын гэдэг чинь бас нөгөө зөвхөн мөнгө олсон төлөв гэдэг л ерөөсөө биш гэж боддог байхгүй юу тий. Миний ингээд нэг хэсэг болно би нэг цаашдаа байнга хийн одоо хугацаанд хийн дээ шантрахгүй байх хэвээр ямар ч хэцүү зүйл болсон. Яг л нэг юм барьж явах хэвээр гэдэг нэг тийм тэр чинь нөгөө хүний мэрэгжил яг тийм л байх хэвээр гэж боддог. Тэгээд багасаа мэдээж зурдаг байсан. Манай бас урлагийн хүн байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө урлагийн орчинд төссөн нь шууд яг юм нөлөөлсөн байх гэж боддیں۔ Тийм. Тэгээд өөрийнхөө мэдрэмжийг ил гаргахтаа тийм. Тэгээд ер нь бол яг тийм байдлаар зурж эхэлсэн. Яг ажлынхаа хажуугаар нөгөө стресстэй л нэг тийм үе байдаг шүү дээ. Тэгээд тэрийг угаасаа яг зурж л өөрөө даван толсон гэх юм уу. Тэгээд тэрийг зураад чууд аягүй зөрөгтэй жилийн дараа нь ганц арчилсан үзэсгэлэн гаргасан байхгүй юу. Тэгээд тэр авсан мэдрэмж байна. Тэгээд илүү бас хөгжих хэрэгтэй байна гэж бодоод тэгэл ерөнхийдөө ярьж илийн тэнд хамт зарсан үзэсгэлэнд оролцоод ч юм уу. Тэгээд явж байгаа. Ер нь ингээд нөгөө үеийнхэн залуучуудтай ингээд эдийн үзэсгэлэн таарад идэгсэн байхгүй юу. Тэгээд тогтоомтой орхонтой ер нь л ингээд байнга таардаг.
Тэгээд тэгсэн чинь яг саяхан Harvard өнгөрсөн одоо энэ 26-ны Harvard гэсэн байхгүй төгтөөнөөс санал тавиад би нэг юм өсөг таа гэдэг юм нэгтэл ингээд байгуулах гээд байгаа. Тэгээд тэр бидний хамгийн ихний project болохоор үзэсгэлэн байна. Тэгээд чи сонирхох уу манай хотын чимээ гэдэг ийм нэртэй үзэсгэлэн ингээд. Тэгэл би надад угаасаа нөгөө хотын чимээ гэдэг кино өдөр тутмын амьдралыг шууд холбоотой дандаа юм бодож явдаг. Бис учраас тэгээд айгуу дуртай зөвшөөрөөд тийгээд харсан. Уран бүтээлийнхэн одоо нэг дот тийм цэгээр зурдаг гэсэн үг чинь. Цэгээр урсгал гаргаж зурдаг байсан анхандаа. Тэгээ одоо л яг шууд ингээл дот. Ер нь л яг уян зүр. Тийм. Ер нь яг бусад уран бүтээлийн одоо урсгалаас юугаараа ялгаатай вэ? Бусад яг одоо л нэг би ингэж л боддог. Арт яг юм туршлах урлах гэдэгт нь амар юм diverse айгуу олон төрөл байдаг болчиход байгаа. Тэгээ сүүлийн үед ялангуяа. Тийм. Тэгэхээр хүн яг одоо тухайн уран бүтээл чинь өөрөө яг юу сэтгэж яг юу бодож чинь тэрийг яг ямар арга замаар яаж илэрхийлж чинь гэдгээсээ л яг өөрөөр явчихж байгаа юм шиг санагдчих тийм. Тэгээ миний хувьд болохоор нөгөө хүн хоорондын харилцаа тэгээ эсвэл хүн өөрийн одоо боддог. Одоо жишээлбэл анх юу нь яг яаж зэглэж эхэлсэн бэ? Тэр урсгал гаргадаг зүй яаж эхэлсэн бэ гэдэг нь шууд миний амьдралтай холбоотой болчихж байгаа байхгүй. Тийм би өөрөө нөгөө одоо тухайд чинь би ингээл мэрэгчлэрээ ажиллаж явж байгаа л өөрөө яахаа мэдэхгүй ингээл би юу н хаашаа чиглээ яваад байгаа. Тэгээ эвгүй ихтэй ингээд цуглаад төсч мэрэгчлэрээ ажиллах хэрэгтэй юм уу? Эсвэл яг энэ зураг руу орох хэрэгтэй юм уу гэдэг чинь бас нөгөө айгу том шийдвэр. Тийм тэгээд чууд тэрнээс бодож байгаа л окей за хүн ямар зүвч вэ бурууч ямар нэгэн чиглэлт ингээд угаасаа л чиглэлт юм байна өсөөсөө. Тухайд юу бодож чинь тэгээд тухайд юу харж чинь тухайн бодлороо л угаасаа ингээл ямар ч хэлсэн ингээл амьдрал хөвчлээд юм гэдэг санааг цэгээрээ урсгалаар одоо илэрхийлсэн нь тэрийгээ шууд одоо ингээд бариад авсан явж байгаа гэсэн. Тийм тэгээ сонгоод тэгээ тэрийгээ шууд яг одоо өөрхөн арга барилыг болгоод авчихсан. Гэж хэлж байна. Тэгээд одоогийн яг энэ хотын чимээ үзэсгэлэнд болохоор хотод Монгол улс чинь ингээд айгүй том газар нутагтай зөв хүнтэй хүртлээсөө яг нэг хоттой амар олуулаа ингээд төлөрдөг. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө босоод агаар юм хүртэл төвчрэлээ тулгамцсан асуудлууд байгаа шүү дээ. Эдийн засаг масыг хүртэл ингээд нөлөөлсөн. Тэгээд айгүй олон одоо асуудлуудад нөлөөлж байгаа юм байна. Хэд төлөвлөлнө гэж миний хувьд харсан байхгүй. Тэгээд тэрийгээ цэгээр илэрхийлээ. Одоо миний зургуудыг ингээ харах юм бол юм өөрөөхий ингээл нэг группүүд хүмүүс зарим нь хоорондоо коннект хийсэн, зарим нь тусдаа ч юм уу тийм ингээл том жижиг ер нь их тийм хүмүүсийн харилцаа холбоо хамаарал гэдгийг л цэгээрээ ер нь үзэсгэлэн тал илэрхийлсэн. Nice. Хэлхийг зорьсон. Ecosoft City одоо хамтарсан үзэсгэлэн тэр дундаас 8 нэмээд цочоо хэмжээшлээ олуулаа бааш тий. Тэнгүүд өмнө ганцаараа уран бүтээл хийх болон бас нэг юм уран бүтээлийн нэгдэл юм уу тий үүсгээд үзэсгэлэнтэй бэлдэх хоёрын ялгаа юу байв? Бүр тэнгэр газар шиг ялгаатай гэж хэлж бол тий эхнээс хоолой дээр болохоор ер нь яг хоёр дэж ингээл анх дөнгөж эхэлчихсэн хичнээн зөрөгтэйсэн ч гэсэн бас нөгөө би одоо яг зөв юм хийгээд байна уу, буруу юм хийгээд байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгээд бүх жижиг деталь тий ингээл бичиг цаасны ажиллаж байгаа юм явдаг. Уран бүтээлч чинь бас үзэсгэлэн гаргахын тулд зөвхөн зураг бас Монголын нөхцөл бол зураад идэх байхгүй бүх ажил руу яваа тий бүх менежментийн ажиллаа хийн. Тэрийг энийг яах вэ гэж хараа ажиллаж гэсэн хийн. Айгу ганцаарддаг байхгүй ер нь бол нэг тий одоо энэ нэг талаараа л айгу ганцаарддаг. Тэгээ одоо ингээ хамтраад тийхэр ялангуяа нөгөө яг үеийнхэн залуучуудтай хамтрна гэдэг нь хамтдаа байгаа мэдрэмж мэдээж нэгтгэхгүй. Тэгээ хоёр талаараа би энэ яг зааж туршлан би заахгүйсэн ч гэсэн гоё ингээд хараад тэгээ суралцдаг. Манай үеийнхэн ч бас ийм одоо төвшөнд явж байгаа юм байна. Би энд явж байгаа юм гэдгийг нэг юм харах боломж болдог гэх юм уу. Тийм. Тэгээ манай баг бол ер нь айгууд нэг тийм юу гэж үтдээ. Амар эрүүл харилцаатай. Би энэ амар хүндэтгэлтэй ирсдэг. Биенийх үзлэлийг амар сайн сонсдог. Тэгээ тийм ч учраас бас ингээд гоё нэгдээд явж байгаа нас надад амар нэр төрөөр. Яг одоо өөрөө хувь уран бүтээлч байгаа хувьд одоо уран бүтээлийг юм
үзэгчид сонирхоод ямар нэгэн мэдрээсээ гэсэн мэдрэмж байна уу эсвэл ойлгосоо гэсэн ойлголт байна уу? Заавал амар ойлгосоо гэсэн юм бол би л тэгэл яг өөрөөр гоё мэдрээд миний би өмнөх үзэсгэлэн дээрээ ч хүртэл л тэгтээс нөгөө заавал амар тайлбарлахаас илүүтэйгээр үзэж байгаа хүмүүс манаас ингээд энэ юм шүү тийм шүү гэд ингээд надтай ярих нь надад нөгөө өөрт амар сонирхолтой байдаг. Тийм. Хамгийн зүрхээс энэ хүн ингэж харж байгаа юм гэдэг тэр нөгөө харах үнэн юу гоё. Тийм. Өнөөд үзэгчтэй төлөөтэй л байгаас ирчлөө өгч байгаа юм шүү дээ. Ер нь тиймээс нь л дээр гэж боддtiin. Тэгэхгүй би энийг яг ингэж бодож сурсан танараас ингэж хар гэдэг. Яг Монголын одоогийн яг нийгмийн нөхцөлөд залуу уран бүтээлчд бий дагаад байна гэдэг нь угаасаа ер нь айгүй хэцүү. Ойлгох хүмүүс ч бас хэцүү тий. Тэгэхээр ингээд хамтраад юм хийх гэж байгаа залуучуудаа гоё дэмжээд дэмжин гэдэг нь заавал мөсөн хөвөр биш. Гоё бидний үзэсгэлэн зүгээр зорж ирж үзэж байгаа гэдэг нь айгүй гоё дэмжлэг болно шүү л гэж хэлмээр байна. Амжилт хүсье. Мөнх төгөлдөр гэдэг. Тэгээ би тайзны хувцас дизайн, тэгээ тайзны зураач мэргэжлээ Бээжин хотод. Тэгээд төгсөж ирээд Хүүхэлдэйн театрт туршлагатай тэгээд тэрнээс гадна ер нь дуучдын уран бүтээлчдийн клип, дүрс, кино, зураг авалт, реклам сурталчилгаан дээр яг мэргэжлийнхаа зүгээс ажиллаж исэн ер нь туршлагууд байгаа. Тэгээд одоо ер нь бол члэг уран бүтээлч энэ үзэсгэлэнд зөөлөн баримтын чиглэлээр оролцож байгаа. Тайзны уран бүтээлээс яг зөөлөн баримт л тий. Зөөлөн баримт руу яагаад төхөрөө юун таалагддаг вэ? Эхлээд үзэсгэлэндээ оролцохдоо ямар ч байсан зураг бол биш. Яг чадна. Гэхдээ яг өөрийнхөө мэргэжлийг тусгасан бүтээлээр оролцсон нь илүү намайг илэрхийлэх байх гэж үзээд эндээ зөөлөн биш ямар ч байсан одоо холимог материалуудыг ашиглаад баримтлага хийх шийдэжсэн. Тэгээд явандаа бодоод хахад эцлийн туршлага тэгээд илүү намайг илэрхийлэх миний гэсэн орц жорыг хамгийн сайн илэрхийлэх юм нь ойдлоо орхигдуулж болохгүй байгаад байсан болохоор тэртээ миний мэргэжилчин костюм дизайн тайзных илүү дүрийг тодорхойлж дүрийг бий болгодог учраас өөрийнхөө ур чадварыг тэгээд тэр мэдрэмжтэй нийлүүлээд зөөлөн баримт нь хамгийн оновчтой бүтээлийн төрөл болох юм байна гэж явцын дунд ойлгоод тэгээд шийдсэн. Тэгээд өмнө нь бол зүгээр нөгөө Хүүхэлдэйн театрт ажиллаж байхдаа төрөл бүрийн л хүүхэлдэй хийж үзчихсэн. Гэхдээ энэ нь яг одоо тэрээр хийсэн туршлагаас шалтгаалаад бас амархан юм шиг байгаа боловч бүтээл гэдэг утгаараа арай өөр. Тэгээ төрөх бүртэх цаг хугацаа нь мэдрэмжийн шал өөр. Түүнийгээ дагаад хийцэн ч гэсэн ямар ч одоо уламжлалт арга барьж тийм үү. Тэр мөрөнд захирхдахгүйгээр яг л надаас бараг хамааралгүйгээр өөр тэгэл болтгол юм байна. Дангаараа ганцаараа уран бүтээл угаасаа уран бүтээлч хүн уран бүтээл ганцаараа хийн л дээ. Гэхдээ яг өмнө хийжсэн тэр арга барилаас гадна яг энэ үсэг тоо гэд нэгдэл үүсгээд бусад өөр төрлийн уран бүтээлчтэй ажиллах гэх юм уу хамтарч одоо нэг үзэсгэлэн бэлтгэх ямар мэдрэмж төрж байна. Ер нь бол өстэй хариулууштай л асуулт байна. Яг уран бүтээл хийхдээ яг ганцаараа хийх нь хийн. Гэхдээ ихвчлэн тэгэл ажил баг хамт олон ямар нэг хүмүүстэй хамтардаг ч гэсэндээ тэдгээр нь яг жинхэнэ манай бүх гишүүд надтай яг адилхан чөлөөт уран бүтээлчд байгаа тохиолдол байгаагүй. Тэгээд энэ нь шал өөр байт юм байна. Бидний одоо дундаа үүсгэж байгаа атмосфер юм ирсэн ч гэсэн тэр ярианы агаар тэгэнгүүт юмдаа хандж байгаа хандлага
ерөнхийдөө суурь нэг яг бүгдээрээ энийг ямар нэгэн одоо ажлын үр дүн биш энийг уран бүтээлийн үр дүн гэж хандаж юмаа эхлүүлж байгаа болохоор эхнээсээ дуус хүртлээ шал өөр. Тэгээд яг ийм уран бүтээл сэтгэлгээгээр хамтын нэг зорилго нэг ямыг зориод ингээд хийгээд явах нь шал өөр арай илүү дэвтэй арай илүү нэг юм сэтгэлийн хувьд найдвартай мэдрэмж төрдیں۔ юм байна. Одоо ингээд хотын чимээ гэдэг нэртэй байгаа шүү дээ. Яг нөгөө баг гэх юм уу яг лидиж тогтоонаас зохот бол яг нэрэн дээр бол өөр version байгаагүй яг бүгдийн хувьд яг хоттой холбоотой сэтгэлээр ерөнхийдөө бол холбогдсон гэж би ер нь ойлгосон. Тэгээд яг уран бүтээлийг нь бол яг чамаар хийсэн хараад аюу real бодтой айгу өөр хүчтэй мэдрэмж болно төрсөн л төө. Тэгээд яг уран бүтээлийн хувьд энэ хотын чимээтэй ер нь хоттой яг яаж холбогдож байгаа вэ? За энэ ярангаараа давхар бас нэг юм хэлт ярихад хотын чимээ хот дох чимээ гэж зорж байгаа мөртлөө бүтээлүүд хот чимээгүй үед төр. Ямар ч хамгийн одоо энэргүй болох цагаар ч юм уу. Энтэй адилхан миний хийж байгаа бүтээл би ер нь л яг одоо яг нийгэмд бидний өдрөөлхөн тааралддаг дөрүүдийг дахиад тааралдуулъя гэж бодсон юм. Яагаад дахиад тааралдуулах гэдэг нь хэр энэ хүмүүс амар их чимээ гаргадаг энэ дөрүүд. Гэтэ яг нэг юм вакуум зоохны цаана байгаа юм шиг тэр чимээ төдийлэн гэж сонсогдохгүй байгаа юм шиг санагддаг. Чимээгүй болгочоод байгаа юм шиг. Цаанаасаа чимээ гарах боломжгүйч байгаа юм шиг. Яг өөрсдийн дор бүрнээ авах хэвээр тэр анхаарлуудыг хангалттай хэмжээнд авч хүртэж чадахгүй байгаа дөрүүд учраас дахин нөгөө заавал одоо гудамжинд гарахад ийшээ тийшээ худж таарлаж болох хүмүүсийг заавал энд одоо эрүүлэн бэрэн бич харуулхад харуулах гэдэг нь гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бол нэг гэмгүүл гэж бодож байгаа. Тэг ер нь хардаг байг тэр тэрний хажуугаар одоо дэвжирсэн сэтгэлийнхэн тэр дэвжирлэн жоохон сэдрэг цочрог арай илүү тийм юугаар нэрээ юм билүү гэдэг байдлаар жоохон бодог ч юм уу тий бодосоо ч юм уу тийм мэдрэмжээр л өөрийгөө юу илгасан та. Тэр тийм мэдрэмж намайг одоо чиглүүлсэн тий. Эдгээр дөрвүүдийг гэх юм уу бүтээхэд ямар нэгэн тийм нөлөөсөн байгаа юу эсвэл зүгээр яг энэ хотын чимээ гэдэг үзэсгэлэнгийн санаанаар тогтномгуудаа шууд орж ирсэн. Ер нь яг үзэсгэлэнгийн санаанаар тогтоход орж ирсэн гэхдээ энэ яг нөгөө миний дотор байсан юм гарч ирж байгаа байхгүй. Дандаа яг би өөрийгөө одоо нөгөө далд ухамсараа ч юм уу банк бодлоо ухамсарлаад байж чадахгүй шүү дээ. Гэхдээ боддог байсан байгаа байхгүй. Угаасаа л одоо миний бүтээлийн нийт нэр нь бид бүгдээрээ хүүхдүүд гэдэг нэртэй. Ямарваа нэгэн байдлаар энэ хүмүүс хүүхэд жижиг хүүхэд төрүүлсэн тэр охин хүүхэд газар хөвж байгаа тэр залуу хэн нэгний хүүхэд байсан дотор нь хүүхдүүд байгаа. Тэгээд би өөрөө бол яг энэ хүүхдийн эрүүл аюулгүй өсөх орчин тэгээ боловсролыг хязгаарлагдмал байдал ч юм уу тэр эрхэн хязгаарлагдах гэдэг хэсэг төвдөр ер нь одоо энэ байгаа асуудлуудаас хамгийн их эмзэглэдэг яаж энийг одоо шийдвэрлэх вэ ч юм эсвэл сайжруулах вэ гэдэг тэр миний хамгийн энергийг бартах сэдв байхгүй. Тэгээл ер нь за үзэсгэлэн гаргая гэд ярихад цаанаасаа гэл ундрал бодлоо тараад ирсэн. Надад бол яг айгуу өрмөц айгуу тийм хүчтэй мэдрэмж төрүүлсэн бүтээлүүд нь шүү дээ. Миний өөрөө голоолох л та. Бусад уран бүтээлчд өөр яг уран бүтээлийн төрлүүд байгаа шүү дээ. Тэгээд бусад уран бүтээлчдийнхаа төрлүүд гэх юм уу хийж байгаа уран бүтээлийн харахад авсан мэдрэмж нөлөө гэх юм уу байгаа юм.
яг нөлөөлөл гэвэл зүгээр манай анхны одоо хүн болгон өөрсдөө дотроо өөр ингэсэн характертай хандлагатай гаргах шийдвэрүүд нь тусдаа бас түүнийгээ дагаа ялгаатай байгаа шүү дээ. Тэдгээр өөртөө байгаа бүх шин чанаруудыг ашиглаад энэ сэтвтэй энэ хотын асуудлууд хандж байгаа тэр нөгөө сэтгэлээс нь тэр эмоцных нь инерц нь надтай амар нөлөөлсөн. Яг ийм нэг агалгаа ингээ өрөнгөт ингээ халтаг шиг. Тэгж санагдаж байгаа хгүй. Тэр нь одоо намайг одоо миний доторх бас уран бүтээлээ хийдэг галыг урдлам өрдөжсэн ч гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөлөөлсөн. За тэгээд үзэсгэлэнг ер нь зорж ирж байгаа хүмүүс ямар мэдрэмж аваасаа гэж бодож байна. Ер нь яг нь үзэсгэлэнг зорж ирэх шалтгаан чинь яхаар юу? За яг энэ үзэсгэлэнгийнхаа тал дээр гэж хэлэхэд мэдгүй ямар ч тач хүн үзэсгэлэн зорж ирэхэд баг шалтгаан байхгүй байгаасаа л гэж боддог. Зүгээр л үзэх хэрэгтэй. Үздэг байх хэрэгтэй. Уцаа оролдог шиг. Орол гарахт болно шүү дээ. Тэр хооронд нэг өөртөө ер нь бол цаг зарцуулж яах гэсэн үг. Тэгээ бид тэрийг үзэх шалтгаан гэх юм бол одоо энэ сэдв үний тэрийг хүндсэн гэхээсээ илүүтэй энэ залуу хүмүүс ийм оролдлого хийсэн байх шүү гэдгийг л ойлгосоо гэж бодож байгаа. Ямар ч байсан зүгээр бол байгаагүй юм байна. Тэгэхээр би бас ингэж болох юм байна гэж бодволгүй. За баярлалаа. Баярлалаа.